Та 15 минутын туршид нарны мөргөл хийхэд 288 йогийн асана хийдгийг мэдхүү. Судалгаагаар 30 минутын турш Сурья намаскарыг хийхэд 417 ккал шатаадаг байна. Тэгвэл энэ тураах тасгал юм болов? Сурья намаскар гэдэг нь наранд мэхийн яслах гэсэн санскрит үгнээс гаралтай бөгөөд 12 цуврад йогийн байрлалыг багтаасан байдаг. Нарны мөргөлийн хөдөлгөөнд дунд хийх залбирал, хэлбэр дүрс, энерги хэмнэлээр дамжуулан дотоод итгэл бишрлийг бий болгож, нарийн биеийг эрч хүчээр тэтгэж, энергийн тэнцвэртэй байдлыг бий болгодог. Эдгээр бүлэг асаныг ухаарлын янз бүрийн төвшөнд хийж болно. Зарим хүмүүсийн хувьд асана, пранаям, тарин бясалгалын техникийг багтаасан бүрэн садана болгон хоригох боломжтой бол, заримынх нь хувьд бие эрүүл сарвал байх, биеийн жингээ барих дасгал хөдөлгөөн болно. Одоо бүгдээрээ нарны мөргөл явж хийцгээе. Дасгалыг хийхийн өмнө йогийн гудасныхаа урд ирмэг төлдөө баг зэрэг зааван зогсож гизээ татгаж татамур зээжийг ихцэлн эрүүгээ хойшлуулна. Энэхүү бичлэгээр анхан болон түүнээс дээш суралцагчид зориулан харьцуулж харуулахыг зорьсон бөгөөд өөрийн хурд болон чадамжин тохируулан тооны дарааллын дагуу хийгээрэй. Мөн анхлан суралцагчид заасан сумыг анхааралтай ажиглаарай. Учир нь суралцагчдын чадамжаас хамаарч өвдөг нугарах өсгий газар төрөхгүй, цээжийг ургаж төрөхөд хэцүү байх тохиолдол байдаг. Үүн санаа зовлгүй бичлэгийн дагуу өөр тохируулан хийж өдөр тутмын далдуулалтаар сонголтоо сайжруулах боломжтой. Нарны мөргөлийг баруун зүүн хоёр талд ээлжлэн хийхэд нэг бүтэн тойрог болно. Анх сурч эхэлж байгаа тохиолдолд 7, 14, 21 гэх мэт 108 хүртэл ахиулан хийгээрэй. Сурья намаскарыг хийх хамгийн тохиромжтой цаг нь өглөө байдаг. Дуусны дараа йогийн унталт буюу йогны дараа хийж хэсэг амарч болно. Мөн өөрийн сурсан бясалгал болон Шри Рави Шанкар багшийн удирдсан богино бясалгалыг YouTube суугаар дагаж хийх боломжтой. Та бүхэнд амжилт хүсье.